Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Та бүхэнд энэ өдрийн амгалангийн алтхыг. Тэгэхээр өнөөдөр багш нь та бүхэнтэй 9-р ангийн арифметик ба геометри прогрессийн сэдвийн тухай ярилцахаар хүрэлцэн ирлээ. Тэгэхээр эхлээд бүгдээр арифметик прогрессийн тухай хэрхэн санацгаая. За тэгэхээр А1, А2, А1, А2, А3 гэх мэтчлэн А100 гэсэн тоонуудын хувьд дараах тоон, өмнөх тоон дээрээ D гэсэн тогтмол тоог одоо нэмсэнтэй тэнцүү байх юм бол үүнийг арифметик прогресс гэж нэрлэдэг. Үүнийг арифметик прогресс гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл А2 гэсэн тоо маань А1 гэсэн тоон дээрээ D гэсэн тогтмол тоог нэмсэнтэй тэнцүү. А3 гэсэн тоо маань А2 гэсэн тоон дээрээ D гэсэн тогтмол тоог нэмсэнтэй тэнцүү. Гэх мэтчлэн яваад А100 дахь тоо маань А99 дээр D гэсэн тогтмол тоог нэмсэнтэй тэнцүү. Эдгээр одоо тоонуудыг арифметик прогресс гэж ингэж нэрлэж байгаа. За эндээс арифметик прогрессийн маань энэ А1 гэсэн энэ ихний тоог бол эхний гишүүн гэж нэрлэдэг. За D-г бол ялгуур гэж нэрлэдэг. Арифметик прогрессийн одоо ерөнхий тодорхойлолт нь бол одоо энэ байж байна. Тэгэхээр арифметик прогрессийн маань А1, А2 гэх мэтчлэн эдгээр тоонуудыг бол энэ арифметик прогрессийн гишүүн гэж нэрлэж байгаа. Гишүүн гэж нэрлсэн байгаа. За арифметик прогресс маань одоо дараах чанартай. За энэ ямар чанартай вэ гэхээр А1, А2, А3 гэсэн 3 тооны хувьд, дараалсан 3 тооны хувьд А2 нь А1 дээр А3-ыг нэмсний дундчтай тэнцүү байна. Арифметик дундчтай тэнцүү байна. За энийг ерөнхийдөө томьёолоод үзэх юм бол АН-ээс хасах нь 1, АН дээр нэмэх нь 1 гэсэн дараалсан 3 тооны хувьд голын гишүүн нь захын 2 гишүүний арифметик дундчтай тэнцүү байна гэсэн ийм чанар байдаг. АН-ээс хасах нь 1 дээр нэмэх нь АН дээр нэмэх нь 1, хуваах нь 2. За тэгэхээр энэ арифметик прогрессийн маань чанар нь ямар чанар гэдэг вэ гэхээр томьёолох юм бол энэ байж байна. Тэгэхээр арифметик прогрессийн дараасан 3 гишүүний хувьд голын гишүүн нь захын 2 гишүүдийн арифметик дундчтай тэнцүү байна. За уруугаар нь хэлэх юм бол альва дараасан арифметик прогрессийн 3 гишүүний хувьд захын гишүүдийн арифметик дундч нь захын 2 гишүүний арифметик дундч нь голын гишүүнтэйгээ тэнцүү байна гэсэн ийм одоо чанартай байна. За арифметик прогрессийн маань хувьд ерөнхий гишүүн бас өөр ингэсэн гишүүн чанартай байдаг. За энэ ерөнхий гишүүний чанарыг бүгдээр одоо авч үзцгээе. За тэгэхээр бид нар түрүүнд нь үзсэн байгаа. Тийм ээ. А2 дугаар гишүүн бол А1 дугаар гишүүн дээр D-г нэмсэнтэй. А3 дугаар гишүүн А2 дээр D-г нэмсэнтэй. Гэх мэтчлэн явсараад А100 дугаар гишүүн бол А99 дугаар гишүүн дээр D-г нэмсэнтэй тэнцүү гэж үзсэн байгаа. За энийг ерөнхий одоо гишүүний байдлаар томьёолоод бичих юм бол АН дугаар гишүүн бол АН-ээс хасах нь 1 буюу өмнөх гишүүн дээр нь D ялгуураа нэмсэнтэй тэнцүү гэсэн ийм хэлбэртэй байж байна. За тэгвэл бидний саяны одоо энд үзүүлсэн энэ ерөнхий гишүүний томьёог бүгдээр үзцгээе. За энэ ерөнхий N дугаар гишүүнийг олохдоо А1 дугаар гишүүн дээр N-ээс хасах нь 1 буюу тухайн дугаарын өмнөх одоо тоогоор ялгуураа үржүүлээд нэмсэнтэй тэнцүү гэсэн ийм томьёогоор олж байна. Тэгэхээр энэ томьёо маань N дугаар гишүүний томьёо маань тийм ээ A1 дээр N-ээс хасах нь 1-ийг үрчгэндээ гэсэн бас өөр хэлбэртэйгээр бид нар олж болох нэ. За энэ дээр бүгдээрээ бодлого бодож үзцгээе. За энд A1 дугаар гишүүн нь хасах 3. За ялгуур маань 0.7 гэж өгөгдсөн байна. За гишүүний маань дугаар 11 гэсэн ийм өгөгдлүүд өгөгдсөн байна. За эндээс бүгдээрээ бид нар одоо 11 дугаар гишүүнийг олоо гэсэн ийм бодлого биднэрт өгөгдсөн байна. За энийг бүгдээрээ бодцгоё. Тэгэхээр A11 дугаар гишүүний одоо ерөнхий гишүүний томьёог бүгдээрээ бичих юм бол дээр үзсэн томьёосоор A1 дээр нэмэх нь за 11-ийн өмнөх тийм ээ 10-ыг үржих нь D гэсэн ийм хэлбэртэй бичигдэнэ. За одоо энэ дээр бүгдээрээ орлуулад үзье. За A1 маань хасах 3 гэж өгөгдсөн байгаа. Хасах 3.
За энэ дээр 10-ыг үрчгэн. За дээр ялгуур маань 0.7 гэж өгөгдсөн байгаа. За тэгэхээр энийг бүгдээрээ бодоод үзэхлээр энэний маань хариу 4 гэсэн тоо гарч байна. Тэгэхээр энэ арифметик прогрессийн хувьд 11-р гишүүн нь 4 гэсэн тоо байх нэ гэж ингэж олж болж байгаа. За дахиад нэг бодлого аваад үзье бүгдээрээ. За энд А1-р гишүүн нь 2 гэж өгөгдсөн байна. За энд ерөнхий гишүүний 10-р гишүүний томьёо гишүүн өгөгдсөн 92 гэж өгөгдсөн байна. За энэ бодлогын маань одоо гол олох зүйл маань бид нар ялгуурыг ол гэсэн ийм одоо бодлого өгөгдсөн байна. За тэгэхээр энэ бодлогыг бодохын тулд бид нарт мөн ерөнхий гишүүний томьёо хэрэгтэй болно. За тэгэхээр 10-р гишүүнийг бид нар хэрхэн олдог вүлээ гэдгээ бодцгоё. 10-р гишүүнийг олохдоо 1-р гишүүн дээр 9-ийг үржидэг нь D гэж ийм хэлбэрээр олдог. За эндээс бүгдээр 10-р гишүүн маань биднэрт өгөгдсөн 92 гэд орлуулад бодох юм бол 92 тэнцүү 2 дээр нэмэх нь 9-ийг үржих нь D болно. Тэгэхээр эндээс D маань хувьсагч буюу үл мэдэгдэх тоо болж байгаа учраас D-гээ олохын тулд D маань ялгуур байгаа тийм ээ. Тэгэхээр D-гээ олохын тулд 9D тэнцүү 92-оос хасгам 2. За 9D 9-ийг үржих нь D тэнцүү 90 болж байна. Эндээс D буюу энэ арифметик прогрессийн маань ялгуур 10 гэсэн тоо болох нь харагдаж байна. 10 гэсэн тоо болох нь харагдаж байна. За арифметик прогресс ерөнхий гишүүний томьёоноос гадна мөн одоо эхний n гишүүний нийлбэрийг олох томьёо бас байдаг. Эхний n гишүүний томьёо. За энэ эхний n гишүүний томьёо ямар хэлбэртэй өгөгдсөн байдаг вэ гэхлээр Sn буюу n гишүүний нийлбэрийг олохдоо 1-р гишүүн дээр n-р гишүүнээ нэмээд за түүний одоо тоогоор үржүүлээд хуваах нь 2 гэсэн ийм ерөнхий хэлбэртэй байдаг. За тэгэхээр бүгдээрээ үүнтэй холбоотой бодлого бодож үзцгээе. За энд ямар бодлого өгсөн байна вэ гэхээр А1-р гишүүн нь 10, А200 дугаар гишүүн нь 350 гэсэн ийм одоо өгөгдөд эхний 200 гишүүний нийлбэрийг ол гэсэн ийм бодлого биднэрт өгөгдөжээ. За тэгвэл энэ бодлогыг бодохын тулд бид нар яах вэ гэхээр эхний 200 гишүүний одоо нийлбэрийг яаж олох вэ гэдэг ерөнхий томьёогоо бүгдээрээ бичицгээе. Нийлбэрийнхаа томьёог. За 1-р гишүүн маань бол 10 гэж өгсөн байгаа. Дээр нь 200 дугаар гишүүн маань 350 гэж өгсөн байгаа. За эдгээр хоёр тоогоо нэмээд за 200 эхний 200 гишүүн гэсэн учраас 200-аар үржүүлээд 2 хувачих нь. За тэгэхээр энийг бодохын тулд энийг бид нар эмхэтгээд бодоод гаргахаар энэ маань 3600 гэсэн ийм одоо нийлбэр гарч байна. Тэгэхээр энэ арифметик прогрессийн хувьд 1-р гишүүн 200 дугаар гишүүн одоо өгөгдсөн байгаа тохиолдолд энэ одоо арифметик прогрессийн маань эхний 200 гишүүний нийлбэр нь 3600 гэсэн тоо гарах нь тодорхой байна. За дахиад нэг бодлого бүгдээрээ авч үзье. Тэгвэл энэс арай өөр хэлбэрээр өгөгдсөн байна. Арифметик прогресс өгөгдсөн байна. За энэ ямар прогресс вэ гэхээр 2, 5, 8 гэх мэтчлээ. За ийм арифметик прогрессийн эхний 10 гишүүний нийлбэрийг олоо гэж өгсөн байна. Эхний 10 гишүүний нийлбэрийг. За тэгвэл эндээс харж байхад бүгдээрээ хамгийн эхний А1 гишүүн нь бол 2 гэдэг нь тодорхой харагдаж байна. За ялгуур нь хэдвэ гэхээр ялгуур нь бол 3 гэдэг нь бол эндээс тодорхой харагдаж байна. 3 гэж харагдаж байна. За тэгэхээр ялгуур нь 3, 1-р гишүүн нь 2 юм бол биднэрт энэ нийлбэрийг олохын тулд 10-р гишүүн хэрэгтэй байгаа. Тэгэхээр 10-р гишүүний ерөнхий томьёог бичих юм бол А1 дээр нэмэх нь 9-ийг үржих нь D байгаа. За эндээс биднэрт А1 маань мэдэгдэж байгаа. 2 нэмэх нь 9-ийг үржих нь ялгуур маань 3 гэж өгөгдсөн байгаа. Тэгэхээр 10-р гишүүн маань 29 гэдэг өгөгдсөн байна. 29 гэдэг. За тэгвэл 10-р гишүүнээ олсон юм чи одоо бид нэр ерөнхий гишүүн эхний 10 гишүүний нийлбэрийг олох боломжтой боллоо. За тэгвэл 1-р гишүүн 2 дээр 10-р гишүүн 29-ийг нэмээд за 10-р гишүүн гэсэн учраас 10-аар үржүүлээд 2 тугаах нэ. За ингээд энийг бодглохлоор энэ маань барагдаад 5 болно. За 29 дээр 2-ыг нэмээд 31-ийг 5-аар үржүүлээд 155 болох нэ. За тэгвэл энэ бодлогын энэ одоо арифметик прогрессийн хувьд эхний 10 гишүүний нийлбэр нь 155 гарах нь бол эндээс тодорхой боллоо.
За тэгэхээр бид нар сая арифметик прогрессийн тухай яриад дуслаа. Одоо бүгдээрээ геометри прогрессийн тухай одоо үзцгээе. За тэгэхээр геометри прогресс гэдэг маань арифметик прогрессээс юугаараа ялгаатай вэ гэдгийг харуулахын тулд багш нь харьцуулаад тавьчих. За геометри прогресс. За тэгэхээр B1, B2, B3 гэх мэтчлэн B100 хүртэлх эдгээр одоо тоонуудын хувьд бол геометри прогресс маань одоо дараах гишүүн өмнөх гишүүнээсээ Q тоогоор Q дахин одоо өсөж байдаг. Ийм ялгаатай байдаг. Тэгэхээр эндээс бол Q-г бол бид нар хуваар гэж нэрлэдэг байгаа. Энэ геометри прогрессийн хувьд хуваар гэж нэрлэдэг. За B1-ийг бол геометри прогрессийн эхний гишүүн гэж нэрлэж байгаа. За тэгэхээр би эндээс харж байхад бол геометри прогрессийн хувьд дараагийн гишүүн нь өмнөх гишүүнийг Q тоогоор үржүүлсэнтэй тэнцүү байдлаар үүсэж гин гэдэг нь эндээс харагдаж байна. За геометри прогрессийн одоо гишүүд нь мөн өөрийн гэсэн чанартай байдаг. Өөрийн гэсэн чанартай. Эндээс харуулъя. За тэгэхээр геометри прогрессийн хувьд дараалсан 3 гишүүнийг мөн сонгоо авна. Дараалсан 3 гишүүн. За тэгэхээр BK-гаас нэг BK дээр нэмэх нэг гэсэн ийм дараалсан 3 гишүүний хувьд голын гишүүн BK-гаас нэг BK дээр нэмэх нэг гэсэн захын гишүүдийн үржүүрээс квадрат язгуур гаргасантай бол тэнцүү байдаг. Тэгэхээр энэ одоо гол геометри прогрессийн гол чанар маань бол энд байж байна. За тэгэхээр ерөөсөө захын гишүүдийн үржүүрээс квадрат язгуур гаргахад голын гишүүнтэй одоо тэнцүү байдаг. Энэ чанар бол геометри прогрессийн чанар байна. За геометри прогресс маань өөрийн гэсэн чанартай арифметик прогресстэй адилхан чанартайгаас гадна бас ерөнхий гишүүний одоо томьёо гэж байдаг. Ерөнхий гишүүний томьёо. За энэ томьёог бүгд та бүхэнд харуулъя. Ерөнхий гишүүний томьёо. За тэгэхээр геометри прогрессийн ерөнхий гишүүний томьёо нь n-р гишүүн бол B1 гишүүнийг одоо Q-гийн n-ээс нэг зэрэгээр үржүүлсэнтэй одоо тэнцүү байдгаа гэдэг нь эндээс харагдаж байна. За үүнийг бүгдээрээ бодлого дээр авч үзье. Тийм ээ, бодлого дээр авч үзье. За ямар бодлого өгөгдсөн байна вэ гэхээр за B1-р гишүүн 5 гэж өгөгдсөн байна. 5 гэж өгөгдсөн байна. За B9-р гишүүн 1280 гэж өгөгдсөн. За тэгвэл энэ геометри прогрессийн хуваарийг олоо гэсэн ийм бодлого байна. Хуваарийг олох гэсэн бодлого. За энэ бодлогыг хэрхэн бодох вэ гэдгээ бүгдээрээ авч үзье. Тэгэхээр бид нар ерөнхий гишүүний томьёого үзсэн байгаа тийм ээ. Тэгэхээр B9-р гишүүний томьёо бол ямар байдлаар илэрхийлэгдэх вэ гэхээр B1-ийг үржих нь Q-гийн 8 зэрэг. За эндээс биднэрт B1 маань мэдэгдэж байгаа. 5 гээд үржих нь Q-гийн 8 зэрэг болох юм. За B9-р гишүүн бол 1280 бол 1280-гаа орлуулад тавихаар 5-ыг үржих нь Q-гийн 8 зэрэг болно. За эндээс Q маань хувьсагч байгаа. За Q-гийн 8 зэрэг гэдэг бол 1280-ыг 5 хуваагаад хуваасантай тэнцүү болно. За ингээ 1280-ыг 5 хуваагаар Q-гийн 8 зэрэг гэдэг бол 256 болох юм. За эндээс нэг зүйлийг ажиглуул хүүхдүүдэд 256 гэдэг бол 2-ын 8 зэрэгт байж байгаа. 2-ын 8 зэрэгт. Тэгэхээр Q-гийн 8 зэрэгт нь 2-ын 8 зэрэгт тэнцүү болж байна тийм ээ. Тэгэхээр эндээс Q нь бол 2 гэдэг нь шууд харагдаж байгаа. 2 гэдэг нь бол шууд харагдаж байна. Тэгэхээр энэ геометри прогрессийн хувьд ялгуур нь хуваар нь 2 юм аа гэдэг нь эндээс харагдаж байна. За дахиад өөр хэлбэрээр өгөгдсөн нэг бодлого авч үзье бүгдээрээ. Тэгэхээр B-р гишүүн нь за 162 гэж өгөгдсөн байна. 162. За B1-р гишүүн нь биднэрт 2 гэж өгөгдөжээ. B1-р гишүүн нь 2. За Q буюу хуваар нь 3 гэж өгөгдсөн байна. За тэгээд бидний гол зорилго бол энэ одоо хэддүгээр гишүүн бэ гэдгийг олох хэрэгтэй байгаа. Нэгсэндээ n-ийг олох гэсэн ийм бодлого өгөгдсөн байна. За энийг олохын тулд бид нэр BN гишүүнийхээ ерөнхий томьёог бичье. Тэгэхээр BN гэсэн ерөнхий гишүүн маань
ямар байдлаар өчигдөх вэ гэхээр B1-ийг үржих нь Q-гийн N-ээс хасах нэг зэрэг байж байгаа. N-ээс хасах нэг зэрэг. За тэгвэл BN маань биднэрт 162 гэдэг өгөгдчихсэн. 162 өгөгдлөө чи. За B1-р гишүүн нь 2. Одоо хуваар маань 3. 3-ын N-ээс хасах нь нэг зэрэг байна. За эндээс 3-ын N-ээс хасах нь нэг зэргийг зүг хэмжээ нөгөө талд үлдээх юм бол 162-ыг 2 таваагаад энэ маань 81 гэсэн тав. Тэгэхээр нөгөө тэнцэтгэл маань юу болж хурж яах гэхээр 3-ын N-ээс хасах нэг зэрэг маань 81-тэй тэнцүү гэж гарч байна. 81 гэдэг бол 3-ын хэдэн зэрэг вэ гэдгийг хүүхдүүд та бүхэн мэдж байгаа бох тийм ээ. N-ээс хасах нэг тэнцүү 3-ын 4 зэрэг байж байгаа. Эндээс N тэнцүү 5 тийм харагдаж байна. За тэгэхээр энэ сүүлийн бодлогоос бүгдээрээ ажиглахад энэ геометри прогрессын хувьд NVN гэсэн энэ ерөнхий гишүүн маань B5 дугаар гишүүн болж таарж байна. 162 гэсэн тав бол одоо энэ геометри прогрессын 5 дугаар гишүүн болох нь бол харагдаж байна. Геометри прогрессийнхаа эхний N гишүүний нийлбэрийг хэрхэн олдог? Томьёот танилцъя. За тэгэхээр геометри прогрессын эхний N гишүүний нийлбэрийг дараах хоёр томьёогоор олж болно гэж. Үүнд эхнийх нь томьёо нь болохоор эхний N гишүүний томьёо нь болохоор нэгдүгээр гишүүнийг за QN зэрэгс нэгээр үржүүлээд за Q-гээ одоо нэг Q-гээс нэгд хуваасан ийм томьёо байж байгаа. За тэгэхээр мэдээж их хэрэг Q болвол нэгээс ялгаатай байх хэрэгтэй гэдэг нь энэ нөхцөл нь бол тодорхой байна. За өөр нэг хэлбэр нь эхний N гишүүний одоо нийлбэрийг олдог өөр томьёоны өөр нэг хэлбэр нь ерөнхий N-р гишүүнээ Q-гээр үржүүлээд за түүнээсээ нэгдүгээр гишүүнээ хасаад Q-гээс нэгдээ хуваана. За ийм хоёр одоо хэлбэртэй одоо эхний N гишүүний нийлбэрийг олох томьёо байдаг. За энийг бүгдээрээ бодлого дээр авч үзье. Бодлого дээр авч үзье. За бидэнд ямар бодлого өгсөн байна вэ гэхээр геометри прогрессийн эхний гишүүн 3 гэж ингэж өгөгдсөн. За хуваар нь болохоор хасах 2 гэж өгөгдсөн байна. За ингээд эхний 5 гишүүний нийлбэрийг ол гэж гэсэн ийм бодлого өгөгдөжээ. Эхний 5 гишүүний нийлбэрийг бол. За тэгэхээр энийг бүгдээрээ эхлээд одоо нэгдүгээр томьёогоор эхний томьёогоор бодож үзье. За тэгэхээр эхний 5 гишүүний нийлбэрийг олох томьёогоо ерөнхийд нь бичиж үзэх юм бол B1-р гишүүнийг үржих нь хаалтан дотор за Q-гийн 5 зэрэг болно. За хасах нь 1, хуваах нь Q-гээс нь 1 болно. За үүнийгээ бүгдээрээ орлуулад үзье. Тэгэхээр биднэрт нэгдүгээр гишүүн бол өгөгдсөн байгаа. B1-р гишүүн тийм ээ. За B1-р гишүүн 3 гэдэг өгөгдсөн байж байна. За хуваар маань хасах 2 гэж өгөгдсөн байгаа учраас хасах 2-ын 5 зэрэгээс хасах нь 1 гэж. Хуваах нь хасах 2-ыг орлуулаад тавина. Хасах нь 1 гэж. За энийг цааш нь одоо эмхтгэхэд бодох юм бол хасах 2 маань 2-ын 5 зэрэгт маань 2-ын 5 зэрэгт 32 байдаг. Тэгэхээр энэ сондгоо зэрэгтэй байгаа учраас энэ маань хасах тэмдэгтэй тоо гарах нь тодорхой. Хасах 32-оос хасах нь 1. Тэгэхээр хасах тэмдэгтэй тоонууд гэж хасах 33 буюу энэ бол хасах 99. Хуваах нь хасах 3 байж. За хасахтайг хасахтайг хуваагаад энэ маань эцсийн хариу нь нийлбэр нь 33 гэсэн тоо гарах. За тэгвэл эхний одоо энэ геометри прогрессийн хувьд эхний 5 гишүүний нийлбэр нь 33 гарах нь бол эндээс тодорхой байна. За тэгвэл хоёр дахь томьёогоор бүгдээрээ бодоод үзье. Хоёр дахь томьёогоор. Тэгэхээр хоёр дахь томьёогоор бодохын тулд биднэрт заавалчгүй энэ BN гэсэн ерөнхий томьёо бол ерөнхий гишүүн бол олох ёстой гэдэг нь тодорхой харагдаж байна. Тэгэхээр энэ маань 5 дугаар гишүүн учраас би B5 дугаар гишүүнийг олъё. За B5 дугаар гишүүнийг олохын тулд яах вэ гэхээр B1-ийг 3-ыгаа түрүүнд нь бодцсон учраас тийм ээ үржих нь хасах 2-ын 4 зэрэгтэр үржүүлнэ. Нэгсэндээ B1-ийг үржих нь Q-гийн N-ээс 1 гэсэн энэ ерөнхий томьёогоор бодчихж байгаа. За энийг ингээ эмхтгээ бодохоор 2-ын 4 зэрэг бол 16 байгаа. За 16-г 3-аар үржүүлээд энэний хариу маань 48. Тэгэхээр 5 дугаар гишүүн маань бол 48 гарах нь бол эндээс тодорхой байна. За тэгвэл одоо томьёонд орлуулад бодох юм бол за BN гэсэн байгаа тийм ээ. Тэгэхээр B5 дугаар гишүүнийг үржих нь Q, хасах нь B1, хуваах нь Q-гээс нь 1 байна. За энэ томьёонд одоо орлуулад B5 дугаар гишүүн бол 48 байж байна. Үржих нь за Q бол хасах
хасах 2 байж байна. За хасах нь B1 гэсэн учраас 3, хуваах нь хасах 2, хасах нь 1. Ийм байдлаар бодно. За тэгэхээр энэ хоёрыг үржүүлэхээр хасах 96 буюу хасах 99. Хуваах нь хасах 3, ингээд эцсийн хариу 33. Тэгэхээр ерөөсөө аль ч томьёогоор нь бодсон эхний 5 гишүүний нийлбэр бол 33 гарах нь бол тодорхой байна. Энэ геометри прогрессийн хувьд. Гэхдээ биднэрт олоход энэ бодлогыг бодоход аль одоо хялбар аргаар бодох, бодлогыг нь оновчтой аргаар бодох нь хамгийн чухал гэдэг учраас энэ эхний одоо өгөгдлөө харж агаад эхний одоо 5 гишүүний нийлбэрийг бас эхний томьёо нь бол биднэрт хамгийн одоо үр дүнтэй хамгийн оновчтой юм бодолт байлаа гэж ингэж дүгнэж байна. За энэтэй холбоотой бас нэг өгөгдөл өгсөн бодлого бодъё бүгдээрээ. За B1-р гишүүн нь энд бол хасах 4 гэж өгсөн байна. Хасах 4. За ялгуур нь бол 3 гэж өгсөн байна. За тэгээд N тэнцүү 6 гэж өгсөн. Энэ нь юу гэсэн үг вэ? Эхний 6 гишүүний нийлбэрийг олоо. Энэ геометри прогрессийн хувьд эхний 6 гишүүний нийлбэрийг олоо гэсэн үг. Тэгэхээр одоо бүгдээрээ эндээ 2 аргаар бодохгүйгээр шууд оновчтой аргаа сонгоно хэрэглэнэ. Тэгэхээр энд бол биднэрт B1 Q гэсэн 2 одоо өгөгдлөг өгсөн байгаа учраас энэ нь бол шууд эхний томьёогоор бодогдох нь бол тодорхой байна. Эхний томьёогоор бодвол биднэрт шууд бодоход хялбар байна гэж. За тэгвэл энийг эхний томьёогоор бодоод үзье. Эхлээд бол B1 байх учраас хасах 4-ийг үржигдэнэ. Хасах 4-ийг үржигнэ. За хаалтан дотор 3-ийн 6 зэргээс хасах нь 1. За хуваах нь Q маань 3 гэж өгсөн тийм ээ. 3-аас 1 тэнцүү. За энэ бодлогыг бүгдээрээ бодно. За тэгэхээр хүүхдүүд та нар 3-ын 6 зэрэгт хэдвэ гэдгийг мэдж байгаа. 3-ын 6 зэрэгт маань 729 байгаа. Бодоод үзээрэй. Дэвтэр дээрээ бодоод үзээрэй хүүхдүүдээ. Тэгээд 729-аас 1-ийг хасаад хасах 4-өөр үржүүлнэ. За мөн түүнийгээ одоо 2 хуваагаад ингээд гарахад бол эцсийн хариу хасах 1456 гарах нэ. За ийм хариу эцсийн хариу одоо гарах нь байна. Тэгэхээр хүүхдүүд та нар энэ бодлогыг өөрсдөө бас бодоод багшийнхаа хариутай тулгаж үзээрэй гэж хэлмээр байна. За дараагийн бидний бас нэг ярилцах одоо сэдв бол дараалал сэдв байгаа. Тэгэхээр дараалал бол бидний өмнө үзсэн арифметик геометри прогресс бол энэ дарааллын нэг хэлбэр юм аа. Тэгэхээр натурал тоогоор дугаарлагдсан Ö1, Ö2, Ö3 гэх мэтчлэн Yn гэсэн эдгээр бодит тоонуудыг бол дараалал гэж нэрлэдэг. Дараалал гэж нэрлэдэг. За дарааллыг одоо товчоор бол ингэж тэмдэглэнэ гэж тэмдэглэдэг. За тэгэхээр дараалал маань бидний амьдралд үргэлж тохиолдож байдаг. Тэгэхээр бид нар сая хамгийн энгийн жишээ арифметик геометри прогресс дээр бол дарааллын тухай бодож үзье. Тэгэхээр дарааллыг бол янз бүрээр одоо өгөх аргууд байдаг. За мөн дараалал маань өөрийн гэсэн чанаруудтай онцлогтой байдаг. За тэгэхээр альва n дугаарын хувьд n-ээс хасах нь 1 буюу өмнөх гишүүн нь одоо арийнхаа гишүүнээс их байх юм бол энийг бол монотон эрс буурах дараалал гэж нэрлэдэг. Монотон эрс буурах дараалал. Монотон буурах дараалал гэж ингэж нэрлэж байгаа. Нэг ясандаа энэ дарааллын одоо тод жишээ бол бидний хамгийн сайн мэдэх буурах дарааллуудыг бүгд та нар мэдж байгаа. За энгийн жишээ авъя. 200 100 за 50 гэх мэтчлэнгийн ийм одоо дарааллуудыг одоо сонгох юм бол энэ маань монотон буурах дараалал гэж байгаа. Альва n дугаарын хувьд өмнөх гишүүн нь арийнхаа гишүүнээс бага байх юм бол энэ маань ямар дараалал болох вэ? Хүүхдүүд та бүхэн бодоод үзээрэй. Энэ бол монотон өсөх дараалал гэж байна. Өсөх дараалал гэж байна. Өсөх дараалал гэж байж байгаа. За энэ дараалалд бол бидний хамгийн сайн мэдих 2, 4, 6, 8 гэх мэтчлэнгийн энэ дарааллууд одоо орно. За тэгэхээр энэ дарааллыг монотон өсөх дараалал гэж нэрлэдэг байгаа. За мөн үл өсөх, үл буурах юм гэж бас хэлж болно. За энэ бол үл өсөх дараалал гэж бас өөрөөр хэлж болдог. Үл өсөх. За энийг мөн үл буурах дараалал гэж бас хэлж болно. За ийм байдлаар. За бас альва n дугаарыг хувьд бас ийм байдлаар өгөгдсөн байвал ямар дараалал гэж нэрлэж болох вэ гэдгийг хүүхдүүд та бүхэн бас бодож үзээрэй. За тэгэхээр альва n дугаарын хувьд өмнөх гишүүн нь арийнхаа гишүүнтэй тэнцүү байдаг.
За энэ бол мэдээж нэгээс натурал тоон дараал байж таараа. За ийм тохиолдолд энэ дарааллыг юу гэж нэрлэж болох вэ гэдгийг хүүхдүүд та бүхэн бодоод үзээрэй. Тэгэхээр энэ дарааллыг тогтмол дараалал гэж нэрлэдэг. Яагаад гэвэл өсдөггүй, буурдаггүй ийм дараалал. Тогтмол дараалал. За тэгэхээр энэ тогтмол дарааллын тод жишээ бол одоо 7 гэх мэтчлэнгээр дан 7-оор үргэлжилсэн дараалал байж болно. За тэгэхээр дарааллыг дараах аргуудаар өгч болдог. За дарааллыг тооч гаргаар эхлээд бол энэ тэргүүнд тооч гаргаар өгч болно. За энэ тооч гаргаар өгнө гэдэг нь бол аливаа дараалал нь бол төгсгөлөг ба төгсгөлгүй гэж бас байдаг. За төгсгөлөг дараалал гэдэг нь юу хэлдэг вэ гэхээр тухайн дарааллын тоон мэдэгддэг. Хичнээн гишүүнтэй вэ гэдгийг мэдэгдэж болох юм дараалал байгаа. За жишээлбэл төгсгөлөг дарааллаас бид нар 10 тийм ээ гишүүнтэй нэгэн дарааллыг бичиж. За 1 3 5 7 9 за 11 13 15 17 19 гэсэн. За ийм 10 гишүүнтэй эдгээр дараалал нь бол эхний гишүүн 1, за төгсгөлийн 10 дахь гишүүн нь 19 байж байгаа. За тэгэхээр энэ дарааллыг бол төгсгөлөг дараалал буюу 10 гишүүнтэй тийм ээ гишүүдийнх нь тоо мэдэгдэж байгаа. Гэтэл бидний түрүүний өгсөн эдгээр одоо дарааллууд нь бол төгсгөлгүй дараалал байж байгаа. За энэ бол ишээ хязгааргүй хэд хүртэл явах нь хязгааргүй ийм дараалал ингээд байж байгаа. Тэгэхээр тооч гаргаар голдуу төгсгөлөг дарааллыг өгч болдог. За мөн тухайн дарааллын гишүүд мэдэгдэж байгаа тохиолдолд бас өгч болдог юм байна. За дарааллыг мөн томьёогоор өгч болдог. За энэ томьёогоор өгөхдөө жишээлх юм бол бидний түрүүний одоо хэлсэн энэ дараалал нь бол эгрэтэнцөө 2n гэсэн ийм дараалал байж байгаа. Ийм томьёогоор өгөх дараалал байж байгаа. За энэ дараалал нь бид нар n-ийн оронд орлуулад нэгээс эхлээд орлуулад 50-аад натурал тоонууд 50 явах юм бол энэ маань энэ дарааллыг үүсгэх нь бол тодорхой харагдаж байна тийм ээ. За тэгвэл өшөө томьёогоор өгч болох дараагийн бас нэг дараалал юу байх вэ гэхээр y тэнцүү 2n дээр нэмэх нь 1. За энэ бол сондгоо тооны дараалал байж байна тийм ээ. Тэгэхээр ийм байдлаар одоо дарааллыг томьёогоор одоо өгч болох нэ. Дараа нь дарааллыг мөн графикийн аргаар өгч болно. За дарааллыг өгөх дараагийн маань арга бол рекуррент арга гэж байгаа. За энэ рекуррент арга нь болохоор өмнөх одоо тухайн дарааллын өмнөх гишүүдээр одоо арын гишүүнийг илэрхийлэх юм томьёогоор өгдөг ийм одоо аргыг рекуррент арга гэж нэрлэж байгаа. За тэгэхээр энэ бодлогыг бүгдээрээ авч үзье. X-ийн тэнцүү 3n-ээс 7 гэсэн ийм одоо өгөгдөл биднэрт өгөгдсөн байна. За тэгээ эхний 6 гишүүнийг одоо бичигсэн байна. Тэгэхээр мэдээж эрэг бидний маань n-ийн оронд бол 1 2 3 гэх мэт натурал тоонууд байх хэвээр. За эхний 6 гишүүн гэсэн учраас x1 бол 1-ийг n-ийн оронд орлуулад тавина гэсэн үг. За энэ маань хасах 4. За x2 нь бол 2-ыг n-ийн оронд орлуулад хасах 1. За хүүхдүүд та бүхэн дэвтэртээ бас бодоорой тийм ээ. За 3-ыг орлуулахлаар 2, x4 4-ыг орлуулахлаар 5. За x5 дугаар 5 гэсэн дугаарыг орлуулах юм бол 8. За x6 нь бол 11 гэсэн ийм тоонууд. Тэгвэл энэ дарааллыг бүгдээрээ бичиж үзцгээе. Хасах 4, хасах 1, 2, 5, 8, 11 гэсэн ийм одоо дараалал үүсгэнэ. Тэгэхээр бид нар ерөнхий томьёогоор нь дарааллыг үүсгэж болохыг энэ бодлогоор харж болох юм аа. За өнөөдрийн хичээлд анхаарал тавьсан хүүхдүүд та бүхэнд маш их баярлалаа. Хүүхдүүд та бүхний цаашдын сурлага хөдөлмөрт өндөр амжилт хүсье өрөөё.